Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. 19-р хэсэг. Удаах өдөр нь маш их хөл хөөртөө өнгөрлөө. Моринцгааж олонх нь ой модоор зугаалan залуучууд хүч тамирын дасгал хийж барилдацгаав. Өчигдөр оройн уншсан зүйлс хинээч санаанд орсонгүй. Оройн ядарч өлссөн ч гэлэн сэтгэл тэнүүн хүмүүс хооллох танхимд цуглацгаав. Элбэг дэлбэг оройн зоогийн дараа бүгд Карл Ивановичд хандан нөгөө үлгэрээ гүйцэн уншиж өгөхийг хүслээ. Урд нь зочдын ийм хүсэлтийг урайлган хүлээж авдаг байсан өвгөн харин энэ удаа цүнхэн арайхийн аваад удаан гэгч нь уудлаа. За та өнөөдөр биднийг ямар гэгч дими балаа ямар дайлах гэж байна та гэж Вэйс эмчийг асуухад өвгөн дуртай наргагүй цүнхэн хаагдсуураа. Тэгвэл ер нь өнөөдөр уншихаа болох уу гэж баярлан асуув. Гүү. Би төгсгөлийг нь сонсомоор байна штэ гэж залуус эсэргүүцлээ. Карл Иванович та бүх зарц ажилчид айсандаа цайзаас зогтон одлоо гэд зогссон хэмээн Жорж Кей санууллаа. Карл Иванович гүнийн шүүр салдаад өргөлжлүүлэн уншиж эхлэв. Альфад бичсэн загтлын үргэлжлэл. Оройн Петро хараал идсэн биелсэн чөтгөрийг мөшгөн барьж авахаас нааш бонхны үднээс алхамч олдохгүй гэж мэдэгдэв. Шөнө нам гомөнгөрв. Маргааш өглөө өнчтөр өдрөнчтөр Петро бонхны үүднээс холдсонгүй. Тэр периодөө зүсэм талах төдийг надаар дөхүүлүүлв. Удаах өдрөнч мөн элдв адал явдалгүй тайван өнгөрлөв. Ахаад нэг хоног өнгөрөв. Энэ сайн дуран харуулыг яах вүлээ? Дан талхаар голон зогоож ядаж унтахчгүй юм. Петро энэ янзаар удаан дэсэх болов. Бас нэг хоног өнгөрлөө. Түүнийг яаж ч ядахж ужрлаад тусыгээс олов. Би зөрүү дөвгнийг өнөө шөндөө зөнд нь орхиод маргааш өглөө нойрны эм дарсанд нь холиод өгчгээ гэж шийдлээ. Нойрны эм ахиухан тунгаар бэлтгээд өрөөндөө сууж байтал шөнийн 2 цаг боллоо. Гэнтхэн Петро говьж давсаар миний өрөөнд орж ирэв. Нүүр царай нь өгсөн хүнийг шиг хуухаа зайж үс нь өрвийгöd хамаг биеийн салган нь чичирч байлаа. Сандал дээр лагхийн суугаад учир зүггүй мэгштэл уйлж гарна. Ирүү ам нь дагжтал чичрээд эхэлж хэлсэн эдэн үгийг нь би ойлгосонгүй. Гагцхүү гүнгийн ах хайтан яасан аимшигтай юм бэ? Манай ахаад нь тэнд явж байна. Үхтэл гэх мэт хэдхэн үгийг арай ихэн ялгаж сонслоо. Тайвшир Петро. Тэгээд бүгдийг дэс дараагаар нэр. Би ч бас өнөө Америк өвгөн биш. Харин манай гүнгийн ахаад нь л үүнд буруутай байх гэж бодож байсан юм хэмээн би өөрөө аль болох тайван байхыг хижээх зур хэллээ. Ариун сахиусан тэнгэр шиг манай ахаатан цус сорогч ороолон болчихч гэжтэй хэмээн Петро хэлээд дахин цөрхөртөл уйлж эхэллээ. Сэтгэл нь баахан тайвширсны дараа Петро ингэж ярив. Өнөө шөнө мөн л урдын адил бонхны өөдөөс гарсан вандан сандал дээр суугаад хаалганаас нүд салгахгүй сайхан сууж байж. Тэр хаалганы төлхөр Петрогийн өөрийнх нь халаасанд байсан аж. Сартаа шөнө болж юм бүхэн илхэн харагдаж байжээ. Үнийг харсан чинь үүдний тэнд манай гүнгийн ахайдан зогсож байна. Гоёлын цагаан даашин зөмсөж, үсээ задгаа мөрөн дээрээ тавьж толгойдоо цэцэг хадхан алмаа зэрдэн гэл алзуулжээ. Яг л амьд ахуйдаан бүжиг наадамд явхаар гоё идэг байсан шигэн гоёж. Тэрхэн зур би ахаадны үгсэн гэдгийг мартаж орхиод ухасхийн очиж
Хатан авхайтан минь гэвэл тэр над руу ээлдэгхэн хараад Петро чи намайг юунд дагаж мөрдөөд байна вэ гэж хэлэхдээ би сая сэхи орж түүний нас барсныг гинт санаад огл харин зүгтвэл намайг тайван орхиод өг. Би чамд гэм хор хийхгүй гэж ээлдэг зөөлөн дуугаар хэлсээр хатантан миний араас даглаа. Бурхан Тэнгэр минь, та аль хэдийн нас бараад бид таныг оршуулсан шүү дээ. Би үхсэн. Гэхдээ амьд л байна. Над бүү саатвал гэж хатантан хэлээд намайг гараар нь түлхэн замаасаа зайлуулахыг завдлаа. Би түүнийг загалмайн залбирал унших гэтэл тэр над ухасхийн дайрч миний мөрнөөс зууран авлаа. Нүүр царайн танихын аргагүй өөр болж харц нь хорсол занлалаар дүүрэн гялалзах бөгөөд чи ихтэйхэн их хүч тэнхээтэй аж. Би гараас нь мулдрах гэд барссангүй. Юугүй унах нэ. Бид зууралдан угарсаар нөгөө сармис тарьсан талбай тулж ирвэ. Бэж загалмайн ёроолд тэглэн унаж хатанд нь намайг дараад авлаа. За ингээд л хоолойгоо тас хазуулдаг юм байж гэж бодлоо. Ашгүй бурхан Тэнгэр өршөв. Сармисны үнэр аваад агаатан босож хараагаад муухай орилсаар алга болов. Би өнхөлцгийн хагардал айж хөдөлж чадахгүй удаан хэвтлээ. Тэгээд арай хийж нэг юм босоод шууд тань дээр ирлээ эмч минь. Одоо бид яадаг хэрэгвэ? Би агаатныг үлээсэн газар нэвц сүлбэх нь битгийх л өөдөөс нь гар далаа айж чадахгүй шүү дээ гэж хөөрхий үнэнч зарц шивгнээд ахаад л уйллаа. Петро бид хоёр цаашид хэрэгхэн тунгаан бодсоор үүр цайлглаа. Цайд сигэ тосгоныг цус сорогчдоос авран хамгаалахын сацуу гүн ноёнтон болон түүний хүү Карлогийн нэр төрийг сэвтээхгүй тулд ард олны дунд ахаатны нэрийг авч гарах хэрэгтэй байлаа. Биднийг юу ч хийдэж амжаагүй байтал улаачин 10 настай байцхан хүү үхсэн тухай хэлэрлээ. Харин түүний дараа зарц ажилчид ээлж тараалан халагдах хүслэн илэрхийллээ. Бүгдээрээ л манай цайзад муу юм шүглсэн байна гэх нэг л шалтгаан хэлцгээ гаж. Бүгдийг нь халж явуулахаас өөр аргагүй боллоо. Өөр очих газар таних хүн огт байхгүй 2-3 хүн л үлдэв. Сэтгэл зорихон чангалан байж танаа эзэгт болсон бүх явдлыг дуулгахаас аргагүй боллоо. Би болсон бүх явдлыг ихэд болгоомжлон байж баг багаар түүнд ярьлаа. Харин энэ удаа тэр ажиггүй тайван шахуу байсанд би бүр гайхаж хоцорлоо. Зөвхөн энэ явдлыг Петро бид хоёроос өөр хэн мэдэж байгаа болохыг асууж, өөр хинч мэдээгүй болохыг дуулаад санаа намарлаа. Талигачин амьшигт нууцыг тэр хизээний мэдэж байсан бол та байсан. Мэдэж байсан болоод л олон хоногоор бунхан сууж байдаг байсан болов уу та? Гүнтэн цайзад байгаа морд үхэр тэргүүтэн амьд амтан болгоныг өөрөөр хэлбэл арчилгаа маллага шаардах бүхнийг нэн дээр худалдахыг тушаагаад ордны бүх өрөө даслагыг төгжүүлж зарц нарын гарыг чамгүй цайлгын шагнаад тарааж яваалав. Дараа нь гүнтний тушаалаар ойролцоо хотоос өдрийн цагаар ажиллах хөлсний ажилчид ирж дотор нь хос авс тавих шин бонхон хадан хэсан донд яаралтай бариллаа. Санавартан чөрж зүрхэлсэнгүй. Нар мандаж тосгоны зүгээс сүмийн хонхны ту өглөөний цэвэр цэнгийг агаарт өртөөлн сонсогдох үеэр бид ахаатны шарлыг хадгалсан авсыг хуучин бунхнаас зөөн шин байранд таваачиж хадан хананд битүүлэн оршуулж байдаг арга чарган хэрэглэн нууж далдлав. Түүний дараа чиний эцэг Петро бид хоёрыг дуудаж энд болсон явдлыг хэнд ч хэлэхгүй гэсэн аимшигт андгаа тангарах биднэр өргүүллээ. Гүнтэн Петро бид хоёрт насан туршид хангалттай хүрэлцэх хөрөнгө тасдаж өгсөн. Петро өөрийгөө цайзад үлдээхийг аврал ирэн гуйж гүнтэнтэй хамт тэндэн 15 жил амьдэрсэн юм. Чамайг болон цайзыг цаашид хэрхэх бодолтой байгаагаа бидэнд огт хэлээгүй илээ. Өөрийг нь жогт санаандгүй байтал үхэл аваад одлоо. Бид гүнтнийг төөний өөртөө бэлдсэн шин бунханд хөдөөлүүлсэн. Петро амлсан ёсороо Ром орохоор явган явж харин би гэртээ буцаж ирсэн билээ. Карло минь одоо явж үз. Би чиний төлөө андгаа тангаргаа няцлаа.
Одоо намайг тайван орхи гэж өвгөн хэлээд тэргүүний гунигтай бүх хэлхв. Би ч гараад явлаа. Энэ шөнийг би хаана хэрхэн өнгөрүүлснээ би огт санахгүй байна. Яваад л байсан. Өөр хаяар хуяар би чамд бичиж суун айлф минь. Энэ нь бодол оюуна жаахан ч гэсэн зэгцэлж, багчулав тайвширч нөхцөл байдлыг тунган эргэцүүлэх сүүлчийн арга болоод байна. Энэ юу болоод байна? Би солиорхон энэ үү? Миний сонссон бүхэн бас тэр эмч өвгөн бүгдээрээ миний сэтгцийн өвчтөд тархины димэрэл төдий юм уу? Эсвэл өвгөн эмч бодиттой оршин байгаа хэдий ч тэр өөрөө нас дээр гарч зөнөд солиорчихсан болов уу? Бүр эсвэл энэ бүхэн амьдралын аимшигт үнэн юм уу? Тэр нь ямар үнэн гэж? Би цосрогч ээжийн хүү гэдэг үнэн. Үгүй. Би солиорсон баг. Ер нь аль дуртайгаар л бод. Айта. Чи яагаад энд надтай хамт байсангүй? Намайг хөндлөнгөөс харан үнэн байдлыг хэлэх байсан да, айлф минь. Айлф минь найзыгаа авраач. Эмч өвгөний үгэнд итгэхэн солиотой хэрэг гэдгийг мэдж байгаа мөртлөө л би итгээд байх юм. Яагаад тэр юм болов? Өвгөний хэлсэн үгийг би хэрхэн ницааж үгүйсгэх вэ? Үнэн бодит байдал нь чухам хаана дуусаж, санаанаасаа зохиосон хаанаас эхэлж байна вэ? Ямар тач яг бодиттой үнэн болсон явдал шиг учир шалтгааны нарийн шижмээр холбогдсон байна. Бурхан минь. Рита гэж нэг хүн байна. Би түүнийг бүр мартаж орхиж. Рита минь одоо яах болж байна вэ? Би одоо түүнтэй гэрлэж болох уу? Тэр бүсгүйг өөрийн зол заяа муутай амьдралтаа татан оруулах хэрэг надад бий гэж юу? Үгүй. Түүнийг нутаг бацаая. Харин яаж буцаах вэ? Түүндээ хэрхэн хэлж яаж тайлбарлах вэ? Энэ явдал түүнийг минь цусгүй алж нэр хүндийг нь гутааж орхино. Үгүй, ингэж болохгүй. Одоо тэгээд яавал дээр вэ? Арга чарга юу вэ? Айлф минь, хүрэлцэн ирж надад туслаач. 18 дахь цагтл. Өмнөх хуулийн үртэй муухай загтлыг чамд явуулснаас хойш хэдийн 3 хоног өнгөрчөө, айлф минь. Би цайцтай буцаж очин Ритагийнхан царайг харах зүрх хүрэхгүй энэ хотод байсаар л байна. Хэрв чи миний дэргэд байсан бол надад арай амар байх байсан та. Тосгоноос олгүй манай цайзын яг доор гойд надад нэг байшин байдгийг чи мэдхүү. Гэхдээ цайзаас нэлээд тойруу замаар явж тэр байшинд очдөг юм. Чам шиг эрдэмтэн хүнд энэ үнэхээр тохирсон газар гэж чамд бодогдохгүй байна уу? Хинч саадуулж яр шиг төвөг бодохгүй. Зарц нарыг ойн байшинд очихыг би бүр мөсөн хориглож чамд номхон сайн мөр өгнө. Чи энэ тухай юу гэмээр вэ? Чи бүтэн өдөр чинь ном судран шагаан сууж, харин би өөрөө чамд дээр очихгүй зөвхөн загтал бичиж байх болно. Чамайг энүүхэн энд миний дэргэд шахуу байгаа шүү дээ гэж бодохоор надад их түшиг болж би сэтгэл тайван байх болно. Айлф минь дээ, айлф минь. Намайг энэрч өрөвдөж. Надад чамаас өөр ойр дотны хүн ганц ч байхгүй. Хүрээд ирээчтэй. Арван 9 дахь цагтл. Эмч өвгөний надад ярьсан тэр аимшигт төөх намайг нэг мөсөн барьцаалтуулж би яах гэж бодод ирснийг ч мартаж орхиж. Өнөөдөр би эмч өвгөний дахин очиж надад тааж давхын эцсгүй аимшигт зовлон нүүрлээд байгааг бацтай мэдлээ. Өмнө нь надад тохиолдож байсан зовлон үүний дэргэд юу ч биш юм байна. За, сонсож байна.
Сая би өвгөн дээр очихдоо миний энд анх эрэхтэй өвөрлөн ирсэн чухам зориг юу байсан тухай буюу миний сүйд бүсгүй Ритагийн биеийн чилэрхэн цонхийн цайж өөдөж гийврэх усны учрыг асуулаа. Өвгөн хортмогоон татгуулсан мэт тогл үсэрч чиний сүйд бүсгүй биеийн чилэрхэн цонхийн цайж өөдөж гийврээд байна гинэ. Хүзүүн дээр нь шарах байна уу гэж чангаар дуу алдан асуулаа. Миний хөл өөрийн ирэхгүй гуйвэлдэж өгч дуурч чадахгүй болчихлоо. Тийм шарах байна уу? Алив хэлээч. Чи эцэг эхэнгийн шарлыг олоогүй гэж надад худал хэлж өнөө өхийг суллаж орхичээ гэж өвгөн хашгирчин. Миний мөрнөөс зөөрөн галзуурсан мэт сэгсчлээ. Төвний хаанаас нь тийм их хүч гардаг байна. Би тэр даруйсыг авч эмчээ жаахан байцнараа намайг ирснээс хойш цайзаас хинч өхөөгүй хинч өвдөөгүй байгаа гэж арайхийн дуугарлаа. Тосгонд яасан б? Тосгоноос ч хүн өхөөгүй. Би шинэ бонхныг үзээчгүй гэдгээ танд дахин андгаалan хэлье гэж би их л буйртай суйртай мэдгдлээ. Эмч баг зэрэг тайвшраата. Бурхны авралаар би энд дүрсэн байж. Манай энтхийн уулын сэрэг агаар танаа Рита шиг өмнөд нутгийн хүнд зохихгүй байж болох юм да. Чи төрүүлээд явж бай. Нөгөөдөр би танаа эцгийн анд нөхрийн ясаар цайзад очино. Чи харин тэр хүүхнийхэн хүзүүг эвтэйхэн далим гаргаж надад харуулах хэрэгтэй шүү. Гэв. Энд тийм хэцүү биш эмчээ. Сайхан хүзүүтэйгээ сайн мэддэг Рита минь үргэлж задгаа даашин зөмсөж явах дуртай юм. Тэгээд би гэртээ ирж явахдаа л өнөөх яган манан шигтгээтэй сүлбэр зүйтэй холбоотой гайтай тохиолдлыг гинт саналаа. Хэрвээ тийм байвал яана? Бурхан минь авран нэгүүлсэж гарил. Альф минь хэрв энэ бүхэн үнэхээр тийм бол хэрв Рита бодхоос чайж байна. Альф минь ариун гэгэн бүхний тусын тулд ирж үзээч тээ. Хурдхан харъя. Тэнд юу болж байгаа вэ? Би гэж нэг тэнэг амтэн энд сууж байх цур орон гэрт минь юу болж байдаг вэ? Чамайг хүлээж байна. Хоёр дахь цагтл. Чамайг ирнэ гэсэнд чинь баярлаад хэлэх сайн үгээ олж ядсан байна. Одоо чи миний дэргэд байхаас хойш надад хайх юм алгаа. Манай үгээр бүгд амгалан тайван байгааг бушуухан хэлж сэтгэлийг чинь амраая. Ритагийн би сул царайн цонхгоор байгаа хэдий ч огт өвчин зовлон тоочихгүй юм. Эмч хэлсэн үгэндээ эзэн болж манад ирсэн. Рита түүнийг элэгсэг дотны хүлээн авлаа. Өвгөн эмч Ритагаас шөнө нойрондоо ямар байдаг, дотор давчтаж амьсгал бачуурдаг эсэх юу зүүдэлдэг гэх зэргийг эвтэйхэн асуулаа. Рита асуусан бүхэнд торхгүй тайван хариулж яв. Гагцхүү би одоо хүртэл эмчид Ритагийн хүзүүг харуулж чадаагүй л байна. Рита сүлжмэл торон алжуур хүзүүндээ ороож этгээд хачин тууз зангээ зөөх болжээ. Энэ бүхнээ тайлж сайхан хүзүүгч нь харж сэтгэлийн баясгах боломж надад өгөөч тэ гэж намайг гооход одоо хүртэл надад торон сүлжмэл тууз байгаагүй. Би хэсэгхэн зөөлтэй гэж тунирхлаа. Ингэж байгаа хүнийг яалтаач вүлээ тэ. Харин сүлбэр зүгээр хатгсан шаргач нь идэгсэн бидтэй хэмээн намайг асуугаад уурлаж зочсон мэт мөрөөн татвас хийлгээд за мэдээч штэ. Үүнийг асуух хэрэг юу вэ нэ? Хэмээн дурамчхан хариуллаа. Рита хурмаа хийх өдрийг хойшлууллаа. Ойн байшин хүндэт зочнон хүлээн авахд аль хэдийн бэлэн болсон шүү. Удахгүй болзъя. Хүндэтгсэн дээчин. Уншиж дууслаа. Бүгд дуугай хураан дүнсээж сэтгэл нь тав хүрхэж ихэнхийнхэн дотор эвгүй муухай зүйл бодогдно. Яагаад тэр вэ?
Ингээд л болоо юу, Карл Иванович? Уу ямар нэг тайлбар алга уу? Хэмээн гэрийн эзэн асуухад энэ бодол дөөр захиа алгаа гэж Карл Иванович хурдхан хариулв. Ноёта, энэ үлгэр домог уу солиотой хүний дэмээр л юу вэ? Эсвэл жинхэнэ бодиттой болж өнгөрсөн явдал юм уу? Та бүхэн юу гэж бодож байна? Зарим нэг жижиг сажиг зүйлсээр нь хөөж үзвэл энэ хэрэг чиний цайзад болсон юм биш үү, Гари? Танаа энэ цус орогчд өөрлөжсөн байсан хэрэг үү? Хэмээн зочдын нэг асуухад Гари дуурсангүй. Та нар нэгэнт цус орогч байж болно гэдгийг хүлээн зөвшөөрч байдаг гэдэгт нь итгэж байгаа юм бол одоо ч гэсэн тэгэд тэд чинь энд байгаа юм биш үү гэж өөр нэг зочин Гаригийн өмнөөс хариулв. Болж үз. Одоо ч гэсэн гин шүү. Ноён тунгой. Та намайг хэн гэж бодоод байна? Хэрүүл маргаанч дэгдэх янзтай боллоо. Маргагч талууд хэн хэнийн түргэн зантайг мэдэг Ахмад Райд даруй хөндлөнгөөс оролцож. Байцнараа ноёдоо. Би өөрөө бунханд орж үзээгүй. Гэхдээ Джеймс чи тийш орж үзсэн. Гарич бас тэнд Америкээс авч ирсэн өнөө том чулуун авс байсан уу гэж асуулаа. Байгаагүй. Манай жирдөө Элэнц гүндний шарлыг Америкээс авчран гэр бүлийн бунханд оршуулав гэж тэмдэглэсэн сүмийн бүртгэлэл бий гэж Гари хариуллаа. Язгууртан гүнднүүдийг харь газраас гэр бүлийнхэн бунханд авчран оршуулах явдал одоо бол байдаг л зүйл шүү дээ. Хэмээн Вэйсэм чирэнд оролцоод. Энэ бүх үлгэр домог шиг нэмийг заавал энэ цайзад хамааруулдаг чинь ямар хачин хэрэг вэ? Бүх загтал жухамхүү Дракула гүнгийн цайзад энэ хэрэг явдал болсон гэх санаа огт байгаагүй. Нэрэн Д гэж тавьсан нь жухамдан бол Деронима нэрийн товчлол байж болно шүү дээ. Карло гэдэг нэртэй хүнийг додончлон ингэж дуудах нь элбэг байдаг. Тэгээд чи бунханд өнөө алдар цуута авас байхгүй байгаа нь жухамдаа бол таны андуурсныг харуулах нотлохоо босуу гэлээ. Өөр загтал байхгүй нь тоогүй хэрэг. Хэрв тийм биш байсан бол бид энэ бүх онцгой тааврын түлхүүрийг олох байсан да. Хэмээн Гари өгүүлв. Шал тийм юм. Ямар юмных нь онцгой байх вэ? Энэ бүх загтал бол сайн найзын аятайхан дөнгөж хуримдан авчрах гэсэн ов мэх үз хэмээн Вэйсэмч зүдэг гэхэд тоглоом тохуу гэж бодоход хэцүү л байна та гэж Джеймс хэллээ. Тэгээд чиний хэр бол эрт үрд цагт ч бай хамаагүй цус орогчд байсан гэж итгэх хэрэгтэй болж байна уу? Тэгж ярихгүй шүү гэж хэлээд Вэйсэмч Джеймсийн өмнө мэхийн ясалж. Харин одоо баяртай ноёдоо. Та бүхэн цус орогч хадагтай та учран золгохыг хүсэн ёрой. Би ч явж унтах минь гэж хэлээд өнөөдөр авч ирсэн сонинуудан хаман аваад гарч чадлаа.